За яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 10 минут болж байна. Та бидний харж байгаа Голомт банк болон нийслэлийн засаг дарганд хамгийн газрын байрны баруун жигүүр нь одоо гал тавцсан байна. Гал бол одоо эргэн тойрны хүмүүсийн хилж байгаагаар 17 цаг 43 минутанд гарч гал унтраачид 17 цаг 45 минутад ирж галыг унтрааж байна. Одоогоор яг гал гарсан шалтгаан болон ослын хэмжээ нарийн тодорхойгүй байна. Сая одоо яг 10 минутын өмнө бол тогны масснаас үүдэлтэй гал гарсан байх магадaltaй гэж дуудлага өгөөд гал командын шуурхаа ирж галыг одоохон байдлаар унтраагаад байна. Тэр энэ хоёр голомт хотын захиргааны байр хоёрын дундх нэг хэсэгт бол модон идэл тавилга за мөн хоёр одоо кондишны бол хөргөх том мотор байдаг. Тэр бол голомт банкны хамралтай эд зүйлс. Тэрнээс үүдэлтэй модон идэл рүүгээ дамжиж гарсан болов гэж ингэж бодож байна. Галын дуудлага ирээл манайхаас ерөөсөө 3 минутын дотор ирээд объект дээр ирж ажилласан. Ер нь галын дуудлага гэхээр хэр гал дарахсан бол За их ерөнхийдөө бол хоёр байшингийн дунд эд зүйл шатсан байгаа. Тэгээ энэ дээр манайхаа ажилласан. Одоогоор галын эцсийн байдлыг тогтоохоор цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид ажиллаж байгаа юм а. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас галыг унтраахаар 2 гал командын машин ирсэн юм. Тэнд байсан гэрчүүдийн хилж байгаагаар гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсан бөгөөд үүний дараагаар гал гарч эхэлжээ.